Энэ цагт уран цугларсан та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд сагсан бөмбөгийг үздэг, сонирхдог залуучууд маань энд байгаа бах. Бас үздэггүй хүмүүс ч бас байгаа бах. Тийм учраас би баг хамт олно танилцуулсан зүг байх гэж бодож байна. За миний хувьд гэх юм бол даваа сумбогийн дэлгэр юм. 1990 оны 4 сарын 28-нд төрж байсан. Ирсэн байдаг. За тэгээд 3/3 сагсан бөмбөгийн үндсэн шишээ багийн багийн ахлагчаар ажиллаж байна. За тэгээд за хаан сургууль төслөхөө. Тэгээд сургууль төгссөн сургуулаа бас дуртчихлаа. Жохо сандраад шүү юм. Олон хүний гам гард. Бид нар чинь нөгөө талбай дээр л гардаг ус тайзан дээр гардаг хүмүүс аяг жохо сандраад. Миний хувьд гэх юм бол 2008 онд шинжлэх ухааны технологийн сургуулийн мэдээлэл холбоо технологийн сургуульд илсэн ороод 2012 он төгссөн. За одоогийн байдлаар нийслэлийн хөрөнгө оруулалтын газар хяналтын инженер мэргэжлэр ажилладаг. За яг одоогийн байдлаар бол чөлөө авсан байгаа. Яг одоогийн байдлаар сагсаа тоглож байна. За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Наа Готмын Цэнгэн баяр гэдэг. Би 1990 оны 2 сарын 21-нд төрсөн. Тэгээд төрж байсан. за тэгээд яг хуу сакс тоглоод яг саксыг бол яг өсвөр наснаасаа нэг 15 16 наснаасаа тоглож эхэлсэн. Анх ингээ 10 жилийн тэмцээнүүд ороод тэгээд оюутан болоод тэгээ оюутан наснда ах дээдлигт орж тоглоод тэгээ явж байгаад яг сая 17 оноос 3-3 төрлөөр тоглоод одоо өдөрт хүртэл явж байна. Тэгээд явж байгаа тэгээд. Сайн байна. Арин болтын анд гэдэг 1997 оны 4 сарын 14-нд төрсэн байдгийн. Тэгээд Японд 10 жилээ төгсөөд их сургуулаа одоо чөлөө авсан сагсаа тоглоод явж байгаа. За сайн байцгаана уу. Энд хүрэлцэн ирсэн та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Инх тайвны Цэрэнбатар гэдэг. Тэгээд 1990 оны 5 сарын 23-нд төрсэн. Тэгээд багс мөн яг адил бид нар бас яг одоо энэ дэлгэр 8 Цэнгэн баяр бид хэд бол яг багасаа адилхан бас яг нэг үеийнхэн тэгээд 10 жилээс яг адилхан өрсөлдөд тэмцээнд оролцоод мөн оюутан байхасаа бас мөн өрсөлдөд өдөө хүртэл бас ингээд нэг баг болоод бас ингээд хамтан зүтгэж байгаад бас ингээд явж байгаамаа. За та хэд маань за мэдээж 3/3 шигшээ багийн тамирчид мөн бас яг лигийн багуудад тоглодог байх гэж бодож байна. Лигийн ямар багуудад тоглодог вэ? Өөр харьяалал багийн харьяалал үйл. Лигийн багууд гэхээр бид нэр юу л та ер нь бол 5/5-ыг бол 5/5 гэж одоо 2 талдаа тоглодог сагсаа тий. Тэрийг бол бид нэр анх ерөөдөө суураараа тоглож эхэлсэн. Тэгээд оюутан байхасаа 10 жилээс тэрийг тоглосон. Тэгээд одоогийн байдлаар бол бид нэр 21 аймгийн лигт тоглодог. Тэгээд одоо манай багийн ахлагч дэлгэр 8 хувьд бид хоёр өөр хангаа тэнэ үлзээ гэсэн багаас хүчин зүтгэдэг бол одоо маань Цэнгэн баяр мөн манай багийн одоо ирэг байгаа Дөлгөн ховд шонхрууд гэсэн багаас анд болохоор энэ жилээс Сүхбаатар гэсэн багуудаас бас 21 аймгийн лигтээ тоглож байгаа. Тэгээд бас өмнөх он жилүүдэд бас янз бүрийн багууд бас тоглосон байгаа. Ингээд одоо 3/3-ийн бэлтгэлийг хийгээд тэмцээнд маш их явж байгаа тий. Тэгээд лиг маань бас энд явж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө яаж зохицуулдаг вэ тэрийг? Одоо яг 3/3-ийн тэмцээнтэй үед тэгэл лигээсээ чөлөө авдаг бах тий. За бидний хувьд гэх юм бол за одоо жоох эмгцгстэй ярий тий. За одоо бидний хувьд 2017 оноос эхлээд энэ 3/3 сагсан бөмбөгийн ертөнцид хөл тавьсан юм аа. За тэгээд 2017, 2018, 2019 ингээд бидний хувьд гэх юм бол яг мэрэгжлийн 3/3 сагсан бөмбөгийг тоглоод 3 жилийн хугацаанд ерөнхийдөө тодорхой хэмжээний амжилтуудыг гаргаа явж байгаа. За тэгээд бид нар бас 3/3 сагсан бөмбөг тоглохын хажуугаар бас Монголдо болж байгаа лигийн тэмцээнүүдэд бас оролцдог. За тэгээд энэ ямар тэмцээнд оролцдог вэ гэхээр 21 аймгийн үндэсний лиг гэж боддог. Монгол Улаанбаатар хотод маань тэр үндэсний лигт оролцдог. За тэр маань энэ хоёрыг яаж маневрлдаг вэ гэхлээр манай 3/3 сагсан бөмбөг маань 4 сараас эхлээд 11 сар хүртэл болдог. Яг зуны хугацаанд дулаан цагт гэсэн үг. Тэгээд 11 сар дуусаад дэлхийн хэмжээнд ер нь тийм уйлдалтай юм уу тий? Дэлхийн хэмжээнд сизон буюу тухайн оныхон сизон 4 сараас 11 сарын хооронд үргэлжилдэг. Тэгээд үдсэн одоо өвлийн хүүтэн үед болохоор зааланд 5/5 тоглодог. Яг ингэж л ер нь явдаг.
За та хэдийн хувьд одоогоор яг сүүлийн үед ямар одоо бэлтгэлийн гормоор яг өдрийн дундаж нэг өдөр нь ямар хөө байгаа вэ? Хүн бүрийн хувьд би бас асуумаар байна л та. Бэлтгэлээ яаж хийж чинь тэмцээн бас ойрын тэмцээнүүд юу байна те? Дөрүл ээжлэх юм л дээ ер нь бол. Яг л та бүхэнд яг ээжлэх юм бид нэрээ өглөө 8 цагаас босоод бэлтгэлээ хийн, өдөр цайны цагаар хоолоо идэн, өдрөөс хойш дахиад бэлтгэлээ хийн. Тэгээ орой ядарч байгаа юм чи гэртээ орж ирээд унт. Яг ээжлэх юм. Өдрийн хоёр бэлтгэл хийж гинөө те? Үгүй бидний хувьд гэх юм бол яг одоо бидний хувьд гэх юм бол сонирхогч биш мэрэгжлийн тамирчид за тэг мэрэгжлийн тамирчид яаж яг бэлтгэл хийдэг яг тэр гормоор хийдэг. Бид нэр өглөөний бэлтгэл дээр шийдэлт хийдэг ч юм уу тактикч хийдэг юм уу те өдөөс хойш нэг юм бид нэр төмөр өргөдөг хүчний бэлтгэл хийдэг өдөөс хойш тоглолтын бэлтгэл хийдэг өдөрт 3-4 бэлтгэл ерөнхийдөө хийдэг. Тэгээ яг дөрүүлээ ер нь бол яг ижлэхэн бэлтгэл хийдэг. Цэрэнбаатар жоох энийгээ дараа өөр илүү бэлтгэл хийж магадгүй шүү. Тэгээ ер нь бол юу л та юу сая бид нар энэ зуны турш маш олон тэмцээн уралдаанд яваад бас нэлээд ядарсан. Тэгээд тэрнээс шалтгаалаад бас ирснийхэн дараа бас амралт гэсэн бас зүйлийг бас хослуулах ёстой гэж бас сарын хугацаанд бид нар амарсан байгаа. Тэгээд дараа жилийнхэн бас дараа жилийн 3 сараас бидэд маш чухал нэг зүйл нэхэр бид нэг олимпиад орох эрхийн тэмцээнд орохын тулд тэрэндээ одоо бас бэлтгэлээ бас сайн амралтын хугацаанд бас амарчаад одоогоос ямарсан чигдэрсэн бэлтгэлтэй хүчний бэлтгэлээр ямарсан эхэлсэн байгаа. Тэгээд яг одоогийн байдлаар бол яг бид хэд бол яг хүчний бэлтгэл тэгээд тамирчин хүмүүс болсон хойно бас ерөөхдөө мэрэгжлийн төвшөнд тоглоход бид нар хоол унд те тиймэрхүү зүйлтэй маш их анхаардаг. Тэгээд тэр бодлогоныгоо бас зохицуулаад явж байгаа тий. Тэгэхээр одоо хамгийн ойрын маш чухал тэмцээн 3 сард гэсэн үү? Ер нь олимпийн одоо яг манайх сая нөгөө нэг эмэгтэй баг маань олимпийн эрхээ авцсан байгаа. Тэгээд бид нэр та нар мэдж байгаа бах тий. Эрэгтэй багийн хувьд бол байлаа тий. Тэгээд эрэгтэй багийн хувьд болохоор бид нэр бас мөн яг адилхан байдлаар явж байгаа. Бас шилдэг бас 20 баг үлдсэн байгаа. Тэрний нэгээр сонгогдоод ямарсан 22 лөө 20 үстэй. Тэ 20 багийнх нь ямарсан 3 сард энэтхэгт болох тэмцээндээ оролцож тэр эхний 3 байр нь ямарсан олимпийн 3 эрхээ авах юм. Тэгээд тэр тэмцээндээ одоо ямарсан бэлтгэлээ шаргуу эхэлсэн л явж байгаа. Тэ. Та хэдий ер нь хувь хувийн бас тоглох арга барил гэж байдаг шүү дээ. Хүн хүний онцлог те. За зарим нь мэдээж шидэгтэй сайн зарим нь хүчний тоглолт хийдэг гэдэг те. Тоглолтын арга барилын тал дээр ямар байдаг вэ? Бусдыгаа бас юу гэж дүгндэг вэ? Бусдыгаа бас магтах. За 3-3 яг 4 тамирчиг дөрүүлээ тус тусын үүрэгтэй. За миний хувьд гэх юм бол яг мөрөгдөг, өргөдөг, дүлхдэг яг тийм үүрэг гүйцэтгэдэг. Одоо өрсөлдөгч баг дээр ямар хүчтэй тамирч байна, ямар өндөр тамирч байна тэр болгоныг би очиж хамгаалдаг. Тэгэхээр багийн хүчний тоглолт гэж. Гэтэ ер нь 3-ыг харьцаад 3 орсноос хойш руу өмнө нь байсан нь 3-аас бас сайн шиддэг байлаа. Хизэнээс Шидэн штэ. шиддэг байсан бай. Миний хувьд гэх юм бол яг жоохон сагсан мөнгөтэй хожуу орсон л доо. Би яг өмнө сагсан мөнгөний спорт хичээлдэг байж байгаад их сургуульд ороод 18 настайгаас хойш хичээлсэн. Тэгээд яг миний хувьд гэх юм бол яг сагсан мөнгөний арга барил техник жоохон муу л та. Тий. Жоохон бүдүүлэг сагс тоглоод. Тий. За манай зингүүнээ маш шийдэгч сайн гоё ярих. Яг яаж шиддэг вэ? За миний хувьд бол Одоо яг арга барил шиддэг гэхээр хүмүүс мэднэ те. Тэгэхээр яг яаж тоглох дуртай вэ гэдэг ч юм уу те. Яг юу хийчихэд айгу гоё мэдрэмж авдаг вэ гэдэг ч юм. Тэр талаас нь бас ярьж болох байх л та. Яаж тоглох дуртай вэ? Заримдаа ингээд тамирч чинь дургуй ч гэсэн юм хийдэг штэ те. Гэхдээ яг тамирчнууд нэг дургуйч байх те талбай дээр гараад яг мэдээж хождын төлөө багаараа зүтгэн. Тэгээ миний хувьд багтаа бол шидэгчийн үүрэг гүйцэтгэдэг. Тэгээд эсрэг багийнхаа одоо жижиг тоглогчдыг хамгаалагч юм уу те. Тэгээд одоо манай багийн нэг тоглолтын систем хөлбрүүд гэж байдаг. Тэр бүх хөлбрүүдийг бас яг эхлэлийн одоо тавьдаг гэх юм уу. Хамгийн эхний сонголтоор нөгөө дандаа шидэлтээр явдаг л та маах. Тэгээд яг тэрийг нь эхлүүлж өгдөг миний хувьд. Тэгээ миний хувьд цэнгүүнахт бол яг адилхан. Тэгээ цэнгүүнахын бэртээд тэгээ би оронд нь ороод яг цэнгүүнахын байрал дээр одоо тоглож байгаа. Тэгмээс битүүрийн байрлал яг адилхан тоглолт мол.
За юу ер нь бол яг хуу манай багийн хувьд бол багийн спорт ч мэдээч хэрэг багаараа байж амжилтанд хүрэн те. Тэгээд тус тусын үүрэгтэй. Тэгээд одоо маань сая дэлгэр нам ярьсан би мөргөж тоглолтог, хүчний тоглолтог. Манай дэлгэр нам бол ерөөхдөө яг одоогийн байдлаар дэлхийд ер нь гайхагдж байгаа хүчний тоглогч ер нь бол Үнэ. хочин Monster Deck гэдэг ер нь дэлхийд Monster Deck-ээр мэддэг. Тэгээд ягаад тэгэхээр маш хүчтэй тоглолдог, мөн хүчтэй хүмүүсийг хамгаалдаг. Тэгээд одоо шинэ Европ хүмүүс гэж маш том бие хаатай тий. Тэр хүмүүсийг гэхэд маш сайн хамгааж өөдөөс нь оноо авахтай ерөөсөө л амархан. Тий. Одоо жоохон өөрсдөө жоохон магтуулж тий. Тэгэхээр манай Цэнгүүн баярын хувьд бол сая бас бэлтгэлтэй байж байгаа нэлээд олон тоглолтыг бас үндсэн. Тэгээд хамгийн үнжиж жагаад Солонгос болсон сая Жэжид болсон Гран Прид шууд бэлтгэлээсээ ирээд авраг авсан байгаа. Тэгээд ерөөхдөө манай багийн Golden Boy. За амдын хувьд бол одоо Joker гэдэг хочтой. Яагаад Joker вэ гэхээр ерөөхдөө яг одоо өөрийнхөө үед Монголын бас ингээ 3 сар 3 дөрж байгаа өөрийнхөө үе дундаас одоо гоцгойрч мөн дэлхийд бас өөрийгөө таниулж байгаа залуусын нэг. Тэгээд манай багт болохоор манай багийн нэр болохоор Улаанбаатар MFC Energy гэдэг нэртэй байдаг. Тэгээд тэр багт бас ингээд шинэ төлөөл бол орж ирээд манай багт бас маш залуу ирч хүчийг оруулсан залуу ерөөхдөө. Манай анд тэгээд юу шүү. Одоо нөгөө жоох ичээд юм ярихгүй байна л да. Яг энгийн үед бол амар гоё ярина. Тэгээд манай анд сингл шүү. За бас манай багийнхэд бас дөлгөөн гэдэг байдаг. За манай дөлгөөний хувьд бол маш ирч хүчтэй тоглолттой мөн багийн ерөөдөө бүх зүйл дээр дайчиж өөрийгөө тоглолтыг ерөөдөө оноо хамгаалт гэсэн ерөөдөө багийн хөвчлэн одоо ер нь MVP баг дундаа бол яг тийм юм байгаа. Тэгээд одоо Солонгостоос нөгөө нэг бэртэлтэй учраас Солонгос имжлэг ихээр явцсан байгаа. Яг тийм юм байгаа шүү. Баярлалаа. Дүлгөөний талаар би нэг твит дээр видео үзчихсэн. Тэгээд англи сабтайтлтай видео. Нөгөө FIBA-гаас гаргасан видео байсан. Тэгээд тэндээвэл нөгөө төгс үстэй залуу гэж ярьд юм байлээ те. Man with perfect hair гэж байгаа байхгүй. Тэгэхээр гоё үстэй тэгээд дүлгөө маань бас аягүй гоё тоглолдог. Саяхан би бас яг саксчдын дундаас яг сакс мэддэг хүнээс бас сонсч ирсэн. Цэрэнбаатар маань өөрөө яг юм статистикаас гадуур бас аягүй сайн тоглолттой гэж ярьд юм байлээ. Тэгээд тэрийг би бас дурдхан зүг баха гэж бодож байна. Тэр нь яг статистик мэдээж байгаа. Нэмэх нь статистикаас гадуур тий. Яг цаасан дээр бичдэг гэж одоо ерөөхдөө та нар одоо сагсан бөмбөг дээр turnover тий одоо rebound оноо авалт гэсэн тийм зүйлүүд ерөөхдөө цаасан дээр бичигддэг. Цаасан дээр бичигддэг маш олон тэмцэл байдаг. Яг би бас баг хамт олон гэдгээр багтаа бас тэр зүйлийг өөрөө ерөөхдөө хийх хичээдэг. Тэгээ сагс үздэг хүмүүс нь тэрийг гадарлах байлгүй дээ. За Манай дүлгөөний үсний талаар нэг юм ярьчих. Дүлгөөний маань үс ерөөсөө байнгын ерөөсөө лактастай ерөөсөө хүрхээр хөдөлдөг байхгүй. Ер нь төмөр үстэй гэсэн үг. Ерөөсөө хөдөлдөг. Би амьдралдаа ер нь тоглолтын донд ороод нөгөө дүлгөөний үс ер нь хөдөлж байгаа ерөөсөө үзэж байгаа. Тэгсэн чинь энэ жил нэг дэлхийн аваргаар би дүлгөөний үс ийшээ эргэцэн байгааг нь хард. Тэгээ би тоглолтын дараа үс яаваа чи наа үсч нөө үсч хүртэл буруутж эргэцэн байсан чи нөгөө чинь бид нар хожигдсан байсан ингэ суужснаа. Нэг номерын лакер лагцсан юм гэж. тий дүлгөөн байхгүй байгаа. Тэгэхээр дүлгөөний талаар бас өшөө сая ярьж болно шүү. Тий. Бас яг ан чиг ингээд олон хүнийг гараад юм ярихгүй хичээд. Өөрөө ирсэн бол юу нь ярихгүй талтай. Тий. Тэгсэн мөртлөө гадуур явах юм амар их юм яриг. Одоо би яг нөгөө яг 3 сагсан бөмбөгийн яг онцлогийн талаар сайн асуумаар байна л да. Хүмүүс харахад бол ингээл 3 хүн те 2 багийн 3 хүн 6 хүн ингээл амархан чим шиг те эсвэл ингээд монголчууд нөгөө дандаа шийдний гадаа ингээд байрны гадаа тоглодог болохоор ч юм уу болчмоор ч юм шиг харагддаг гэж магадгүй. Нөгөө тэгүр ингээд харангууд богино хугацаанд амар их ирч хүч гаргаж тоглож байгаа юм шиг харагддаг. Тэгэхээр яг онцлог нь юу гэдэг юм бэ ер нь? Ямар хүн одоо илүү сайн амжилт гаргав? Хүмүүс одоо ингээд 5 эсрэг 3 эсрэг 3-ыг хоорондоо айгүй харьцуулдаг л да. Одоо жишээ нь бид нэр одоо ингээд 3 эсрэг 3 тоглож байгаа мэргэжлийн тамирчид те. Тэнгүүд одоо ингээд Facebook дээр одоо 5 эсрэг 5-ын одоо шилдэг тоглогч нар санчир бэлгүүнийг яагаад тоглуулдаг юм бэ? Тэд нэр тоглох юм бол илүү сайн тоглож штэ ч гэдэг юм уу те. Маш тийм биднэрт амар санал ирдэг л дээ.
Тэгэхээр бид нар яг тэрний эсрэг яг юу ярих гэдэг нь вэ гэхээр 5 эсрэг 5 чинь нэг өөр төрөл, 3 эсрэг 3 чинь нэг өөр төрөл. Энэ хоёр маань хоорондоо юугаараа ялгаатай юм гэхээр маш том ялгаа байгаа. Юугаараа ялгаатай гэхээр нэгдүгээр талбай нь жижигхэн, хоёрдугаар бөмбөг нь жижигхэн, гуравдугаар ганцхан шийдтэй. Тэгээд жижиг талбай дээр маш богино хугацаанд тоглодог. 12 секунд, тэгээд дээрэс нь 10 минут тий. Тэгээд энэ богинохон хугацаанд маш хурдан шийдвэр гаргаж, маш хурдан тоглохын тулд тэр хүнээс маш их тийм төвчээр, маш их тийм нөгөө хурдан сэтгэх, хурдан одоо нөгөө маневрыг янз бүрийн тийм ур чадвар шаарддаг л да. Тэгэхээр яг нөгөө 3-3 нөгөө зөгцсөн тамирчин, зөгцөөгүй тамирчин гэж байдаг. Тийм учраас бид дөрөв яг 3-3 одоогийн байдлаар нэг жоо зөгцчөөд байгаа юм болов гэж боддог байхгүй. Тэгээ нөгөө 3-3 маань өөрөө маш хүнд. Би одоо чинь 5-5 тоглоод хизээч нэг тийм бүр нэг ингэтлээ ядарч үзээгүй. Тэгэхээр 5-5 тоглоод ингэж ядарч үзээгүй. 3-3 тоглоод гарахад бол би амар ядардаг. Энэ тэргөөрөө өөр. Яг л нэг 100 м-ийн гүйлт, 100 м-ийн гүйлт, 1000 м-ийн гүйлт яг ингэж л харьцуулж байна. Харин би бас амар их ядардаг байх гэж боддог. Тэгээ яаж тэрнээсээ тоглолтоос тоглолтын хооронд сэрэх вэ? Тэр энерги одоо нөхөх арга техникүүд гэж байх вэ? Яг л энэ маань өөрөө яг одоо жишээ нь би одоо жишээ нь талбай дээр байх хугацаанд өөрийнхөө хүчийг яаж зөв хуваарлж чадсанараа тэр тоглолтод үр дүн шийдэгдэнэ. Яаж хуваарлах вэ гэхлээр эхний 5 минутанд одоо нэг 3-3 туршлагагүй богд эхний 5 минутанд ерөөсөө өөрт байгаа бүх боломж болцоогоо дайцал тоглодог. Бидний хувьд болохоор тэгдэггүй, нөөдөг. Тэгээд эхний 5 минутанд өрсөлдөгч маань бүх хүчээ шавхаад ер нь бол жоохон контрол болоод эхлэнгүүт сүүлийн 5 минутан дээр бид нэр эргээд контролтойгоор илүү хүчтэй ажиллаж чаддаг ч гэдэг юм те. Яг энэ мэтчлэнгээр маневртай тоглолцсноор илүү үр дүн төрдөг юм. За одоо би юу асуух гэж байна вэ гэхээр хувь одоо тамирчин болгоны яг одоо карьерийнх нь өөрийнх нь бодлоор карьерийнх нь онцлог амжилт юу вэ? За мэдээж хэрэг Азийн аварга эднэр бол байгаа. Тэрийг тооцохгүйгээр одоо яг санаанд үлдсэн тоглолт те санаас гардгүй тоглолт юм уу? Тэмцээн юм уу? Хүүхэд насны ч тэмцээн байж болно. Яг гаргасан тийм өөр нандиндаг амжилт гэх юм уу? Сэнгүү нэрээ. Тиймэрхүү юм бодохоор дандаа нэг хожигдсон юм бодогдоод ерөөсөө болохгүй. Хожигдсноос бас ярьж болно шүү дээ. Ерөөс санаанд гардаг уу? Энэ хожигдсон тоглолтууд чинь тухайн үед баярлаад мартчихдаг байхгүй. Энэ хожигдсон тоглолт чинь ерөөсөө хизээч санаас гардаг. Тэгэхэд би тэгж хожигдож үлээ, ингэж хожигдож үлээ. Яг тийм л юм бодогддог. Би л ярий татаад. Нэр жоохон алга ташаад юм аа. За би ярих гэсэн харин. За миний хувьд гэх юм бол хамгийн анхны тэмцээн би нэг болиол тоглодог байсан. Миний болиол анх хичээлээд 2 дугаар ангиасаа хичээлээд. Тэгэд 4 дугаар ангид байхдаа нэг аймгийн аврах шалгаруулах тэмцээнд би хөдөөнийхөлтөө бас тэрийг хэлчихье бас нэг Төв аймгийнх. Тэгээ аймгийн аврах шалгаруулах тэмцээнд оролцож байгаад миний хамгийн анхны тэмцээн. Тэгээ нөгөө тоглож явсаар байгаад аврагын төлөө үлдчихдэг байхгүй. Тэгээ аврагын төлөө тоглож байгаад хамгийн сүүл шийдвэрлэх бөмбөгийг би авч чадлаггүй манай баг хожигдоод. Тэгээ би шууд талбай дээр садартлаа уйлдаг байхгүй. Тэгээд зааланд байсан хүмүүс нэр идэл инээлдээд яасан гэсэн чи би чи нөгөө тухайн үед 11-т байсан юм уу тэгсэн мөртлөө багийнхан дотор амар өндөр амар том биетэн мөртлөө амар өөлсөн чи хүмүүс амар шоолоод тэгээ тэр тэмцээ ерөөс санаас гардаг. Тэрнээс хойш би хизээч уйлгаа байсан. Дурсамжтай тэмцээнд маш олон байна л да. Тэгээ хөгжилтэй гэх юм уу хамгийн анхны тэмцээн байсан учраас би нэг ярьсан юм аа. Циркагийн хувьд ямар тэмцээн? Нөгөө надад хөгжилтийн зөндөө байгаа. Тийм. За хамгийн дурсамжтай гэх юм бол мэдээч хэрэг хожигдол зөндөө л дурсамжтай зүйл аа. Тэгээд яг энэ Каракос Эвентал бид нэр Азийн аваргын 2017 онд яг энэ одоо яг бидний яг энэ сууж байгаа энэ дээр талбай засаад тэгээд бид яг энэ Азийн аваргын алтан медаль мөн цомоо өргөжсэн. Тэгээд тэр үеч мөчөөд ерөөдөө маш одоо хэлэхэд ч хэцүү те. Ерөөдөө тийм хамгийн сэтгэл догтлуулсан мөчөөсөн. Тэгээд тэрүүгээрээ би одоо хүртэл ерөөдөө бас ирч хүч авч явдаг аа. Тэр нь тий.
За Тэмцээн бодогдож байна уу? Бодогдоход би өөр асуулт асуучих. тэмцээнүүд яг хоо мэдээж дурсамжтай тэмцээн маш олон байгаа. Замаа Цэркагээс яг 17 онд бид яг энэ Крокуст Ази авар уулз тэр бол маш гоё дурсамжтай. Тэгээд дараачлан 18 онд бид нар анх удаа бас дэлхийн аваргад оролцож исэн. Филиппин улсын Манилад дэлхийн аваргад оролцоо. Тэгээд дэлхийн аваргын тоглолтууд бас маш гоё дурсамжтай тоглолтууд. За амдын хувьд Миний хувьд 23 хүртэлх насны дэлхийн анх дугаар эзний наадамд хүрэл медаль аваад тэр надад ерөөсөө мартчихгүй гоё дурсамжтай тэмцээн байсан. за баярлалаа. Цэнгүүнээс асуумаар байна л да. Цэнгүүн түрүү хэлжсэн нөгөө нэлээд хүндэл гэмтэл авсан гэж байсан. Тэгээд бас нэлээд тоглоагүй харагдсан яг видеонд үзэж байхад тэгтээ би танаа багийн нөгөө менежерээс сонсч ирсэн л доо мөгчлөөнөөс маш хүнд гэмтлийг богино хугацаанд эргэж ирсэн гэд тий гэмтлээ эдгээгээд тэр талаараа хуваалцаач ямар гэмтэл байсан тэгээ яаж ер нь хурдан ирж чадсан бэ эргээд талбайдаа. За миний хувьд сая яг энэ жил бид нар анх 4 сард яг 3-9 үйлрэл эхлээд тэгээ яг 2 тэмцээнд орцсон байжгаад 5 сарын сүүлээр Ази аварга болох гээд тэгээ Ази аваргатай бэлдэж байгаад яг Ази аваргад явахаас 3 хоногийн өмнө бэлтгэл дээрээ унаад шагааны жоохон хүндхэн бэртэл авсан. Тэгээд бүр яг хагалгаанд орсон л доо. Тэгээд 103 сар ерөөсөө ингээд нөгөө бэртэлтэй суучаас яг нөгөө багийнхныгаа ерөөсөө зурагтаар одоо фэйсбүүкээр үзэж дэмжих ч юм уу те яг ингээд дэмжиж гэрээсээ дэмжиж сууж ирсэн. Мэдээж бас яг жоохон хэцүү юм байсан. Тэгээд яг ингээд тоглолчмоор айгүй их санагдаад хурдан тоглох юмсан хизээ зүгээр болох гэл тийм их юм зөндөө бодогч. Тэгээ яг нөгөө бэрцний дараа одоо маа залуу тамирч анд маань ирээд маа багтаа нэгтээд тэгээ энэ маа дүр маань ер нь 103 сар тасралтгүй маш олон тэмцээнд оролцсон. Тэгээд миний хувьд бас нөгөө бас тусалсан ах эгч нар байгаа л да одоо эмч нар байна. Тэд нар маш сайн зөвлөөд би бас зөвлөгөөгийн дагаад тэгээ бэртэл бас гайгүй ер нь 9 сараас нэг гайгүй болоод би багийнхаа бэлтгэлд нэгдээд нэг жоохон шийдэлтүүд хийж эхэлсэн. Тэгээд яг нөгөө нэг 9 сар гарцсан учраас үлрэл дуусгаад үлрэл 3-3 үлрэл 11 сар дуусна. Тэгээд үлрэл дуусгаад маа баг нэг 2-3 тэмцээл үлдсэн байсан. Тэгэхээр би нэг яарад яах вэ? Одоо энэ дүр маань ингээд тоглоод дуусгачих тий би нэг юмс ирэх жилээс ингээд бүр хүмүүсээ идгээж байгаа тэмцээндээ тоглоё гэж бодсон. Тэгсэн чинь яг нөгөө нэг маа баг тэр Жэжүүгийн дэлхийн гран-прид оролцохоор болоод тэр үеэр нь бас давхар маа андын 23 насны дэлхийн аваргын тэмцээн давхцаад тэгээд би алчгүй ан тийшээ явахаар би алчгүй нөгөө гуравтаа тэр Жэжүүгийн дэлхийн гран-прид оролцохоор болоод тэгээ ихний тэмцээндээ явсан. Тэгээ яг хөл гараа боож жоод гараад багтагаа тоглосон. Тэгээд талбайд гараад мэдээж эргээд талбай дээр гараад хөлсөө гаргаад буцаа сакс тоглох бол маш амар гоё одоо тийм кайфтай гоё байсан. Тэгээд тэр тэмцээнд бас бүр төрүүлж чадсандаа маш их баяртай байгаа. Дүлгөөний хувьд бэртэл гэмтэл нь хэр хугацааных байгаа вэ? Дүлгөөний хувьд Дүлгөөний хувьд бол нэг түрүү жил нөгөө хурууга гэмтээгээд бас хагалгаанд ороод нөгөө хурууга хадуулсан байхгүй. Тэгээ хадуулсан учраас нөгөө одоо тэр нөгөө төмөртөөгөө яваадсан. Тэгээ нөгөө сая яг үлрэл дууссан учраас одоо нэг жоохон амсгийж байгаа учраас энэ хугацаанд нөгөө одоо солонгос яваад хагалгаанд орж нөгөө төмрөө ахуулах гэж байгаа. Тэгэхээр одоо нэг удахгүй 12 сарын сүүлээр юм буцаад ороод ирэх баг. За Дикэс асууя. Дикма сая өнгөрсөн 100 нөгөө Жэжүүгийн гран-при MVP болсон тий хамгийн үнцэнтэй тоглогч болсон. Тэгээд тэр тэмцээний талаар асуумаар байна. Яаж одоо MVP болж чадваа тий тэр олон мундаг тамирчдаас тэр олон орны таны нууц юу вэ? Яг нөө сэтгэлийн хувьд сүндэх гээд нөөлөх гэдэг. За бидний хувьд гэх юм бол яг 2019 онд биднэрт маш тийм хүнд жил болсон. Тэгээд яагаад тийм хүнд жил болсон бэ гэхээр бидний хамгийн том зорилго 2020 оны Токиогийн Олимпиад орох бидний хамгийн том зорилго.
За тэгээд 3-3 төрөл маань 2020 он Токио Олимпиад анх удаа зохион байгуулагдаж орох гэж байгаа. Тэгээд энэ Токио Олимпиад орох эрхийг энэ оны 11 сар зарласан та бүхэн мэдж байгаа тийм. Тэгээд энэ дөрөв оронд орохын тулд бид нэр 2019 онд оролцож байгаа бүх тэмцээнд амжилттай оролцож оноогоо маш сайн цуглуулсан байх хэрэгтэй. Тэгээд бидний хувьд гэх юм бол бид нар 5 дугаар оронд сизон эхлэхэд те 4 сар бид нар сизон эхлэхэд 5 дугаар оронд бидний өмнө Америк бидний хамгийн том өрсөлдөгч Америкуудаа бид нар сагсан мөнгөөр өрсөлдлөө шүү дээ 3-3-аар. Үгүй бодохоор амар яж та юу вэ ч та Америкт бид нар сагсаар өрсөлдөд байдаг нөө Америкийнхаа дээр гарна гэж бид нар бүр ингэ статистик гаргацсан тим тэмцээнд ороод тэдгээр харинд орох юм уу тим оноо аваад тэгээд Америкийн дээр гарна гэдэг ингэ яриад байдаг. Би ч бодож байгаа юм чи юу вэ нөгөө Америк чинь ямар багууд байгаа вэ гэдэг ингэ бодохоор амар санагдаж байгаа. Тийм учраас 2019 амар хүн жил байлаа. За тэгээд тэрнээс гадна дөнгөж 2019 оны эхний нэг 2 тэмцээнд ороод жоохон азгүй болоод 2019 оны Азийн орд орохсон чинь маа Цингүүн баяр манд бэртцсэн. За тэгээд тэр энэ жилийн Азийн оргоо зүгээр хар дарсан зүүд. Цингүүн баяр байхгүй. За цэрхка дүлгөөн бид гур үлдэж байгаа. За одоо хинийгээ дөрөвдөх хүнээр гişүүнээр авах уу бөөн асуудал болж байгаа юм чинь. За тэгээд бид нар ганц хүүгээ авч явсан. Ганц хүүхэн маань тэнд маш сайн үүргээ гүйцэтгээд бид нар 3 дахь жилдээ Азийн орхтой мөнгөн медаль авч бас Азиас Олимпиад өрсөлдөх баг шүү гэдгээ бас нэг баталж харуулсан маш хариуцлагатай тэмцээн болсон. Энэ тэмцээнд 2-д орснороо бид нар тэнд маш том ихтгэл авсан юм аа. Тэгээд тэрнээс хойш бид нар ерөөсөө оролцсон бүх тэмцээнд ямар ч байсан шилдэг 8-д багтаж явсараа байгаад жижигэн энэ жилийн челленжерт 3-д орж биднэрт маш ихтгэл авсан. Дараа нь Манилагийн челленжерт 3-д орж бүр их итгэл авсан. Бидний нөгөө итгэлч ингээд нөгөө өсөөл чарж те нэмэгдээл яваад байгаа хгүй. Тэгээд Америкт бүр сагсан бүгийн үлгийн нутагт нь очиод бид нэр World Tour буюу хамгийн өндөр 10 дугаар зэрэглийн тэмцээнд очиод 4-д орж чадсан. Ингээд бид нар чинь бүр амар итгэлтэй боддог юм байна шүү дээ. Тэгээ энэ ирчээрээ явсаар байгаа бид нар дараагийн тэмцээн Солонгос улсын Жэжүү хотноо олсон челленжерт бид нар энэ болохоор маш тийм FIBA-гаас биднэрт албан ёсоор бид нар ирэх өгөөгүй бид нар Жэжүүд орох эсгэж мэдэхгүй байсан чинь Жэжүүд орох нэг Лиман гэсэби мундаг баг тэр тэмцээнд орох ирэхээс татгалцсан. Тэгсэн чинь FIBA манад боломж олгож байгаа хгүй. Та нар энэ тэмцээнд оролцоод үз. Та нарыг юу вэ? Боломж олгоё гэд. Тэгээд тэгсэн чинь Жэжүүд чинь визгүй мөлий шүү дээ. Хамгийн азтай. Визгүй. Тэгээд очиж оролцох боломжоор бид нар Жэжүүгийн тэмцээнд очиж оролцоод тэгээд хамгийн ихний тэмцээн хамгийн ихний тоглолт дахиад нөгөө Америкийн нөгөө Хаарлем гэ багтаага таарлаа алуусаа 21-12 21-11 ч үлээ. Зөө ёстой нэр ингээд толгоос хэсрээд гарч ирсэн. Харин дараагийн учраа маань Солонгосын баг бид нэр амжилттай хожоод зоонсоо гарч ирсэн. Тэгээ маргааш нь бид нэр Сербийн нөгөө Зимүү алдартай Зимүү хит хожигдсон. Энэ жил чинь баг 2 хожигдсон байлгүй. За одоо яаганаа л гэж бодож байна. Одоо хожигдууд тэгэл дахиад нөгөө 8 багтсан гэдэг амжилттайгаа л боцсон дээр гэж бодсон нэр. Тэгээд бид нар гараад ерөөдөө эхлээс амар хожигдож ихсэн шүү дээ. 13-6. За хэвээ амьдрал бодогдож байгаа юм да тэнд чинь нэрээ. Тэгээд бид нар тэнд юу гэж ярьсан бэ гэхээр зүгээр л тоглолцгоо. Зүгээр сайхан сакс тоглолцгоо. Энэ чинь бидний дуртай зүйл те. Бид нэр өдий батал юу сурсан одоо дадал зуршил болтлоо юу хийсэн тэр болгоноо л хэдүүлээ зүгээр гоё хийцгээ итгэлтэйгээр хийцгээ бүгдээр зоригтой үцгээгээд бид нар тайм аав тэгээд ярилцаал гарсан үнэхээр болсон бидний тоглолцож болсон бид нар бие бинийгээ маш сайн ойлголцсон тэгээд дээрэс нь нэг чухал хүн багтаа иргээд нэгдсэн байсан нэг харсан чинь юу вэ манайх чинь багаараа зогсож ш тэгээд манай баг тэр тэмцээнд төрүүлж чадсан тэгээд тэгээ шагнал аваа зогсож исэн чинь тус тэмцээний MVP даваа самбуу дэлгэр нэм гэхээр нэг жоох ингэ сууж үзлээ нэг ч одоо юу илээ. Тэгээд тухайн тэмцээн тэгээд баг хамт олонтоо маш сайн тэмцэлцсэний хүчинд бас тэр тэмцээний авраг авч чадсан. Тэгээд тэр үе бол маш гоё үе байсан. Маш их хөлс хүч гарсан. Тэгээд би та бүхэнд энийг зүйлийг тайлбарлая гэж түрүүнээс бодлоо л доо.
бид нар ингээд World Tour хийхээр та нар ойлгож байна уу? World Tour гэхэлэр Бас нэрийг сайн мэдэхгүй байгаа хаа. Challenger гэхээр ойлгож байна уу? Сайн мэдэхгүй л байгаа хаа тий. Тайлбарлаад өгчих. Энэ юу вэ гэхэлэр ийм л да. Дэлхий дээр 10 левелийн тэмцээн зохион байгуулдаг 3-9-3 10 левел 1 2 3 4 5 6 7 8 9 10 10 левелтэй тэмцээн. За тэрний хамгийн өндөр левелтэй буюу 10 дугаар зэрэглийн тэмцээн World Tour буюу их дуулга гэд бид нэр нэрлэжээд байгаа. Ойлгосон уу? За тэрний 9 дахь зэрэглийн тэмцээн нь Challenger буюу Grand Prix тэмцээн. Тэгээд тэрний доодох нь болонгууд одоо нөгөө ягаан улаан гэдэг өнгө өнгөөрөө нөгөө дотоодоо тэмцээн зохиогддог одоо нөгөө Азийн авраг, эсний наадмаад гэдэг ингээд доошо бүгдээр ингээд доошо явж байгаа. Тэгвэл бид нар ямар левел дээр өрсөлдөөдсөн бэ? 9-10 дугаар зэрэглэл дээр өрсөлдөөдсөн байгаа басна. Тэгээд World Tour буюу хамгийн өндөр зэрэглийн 10 дугаар зэрэглийн тэмцээнд яаж оролцдог гэхээр одоо дуртай баг нь бидний тэмцээнд оролцдог. Тэрэнд яаж оролцдог гэхээр одоо нөгөө Challenger тэмцээнд эхний хоёрт орсон хоёр баг л хамгийн дээдлийн нөгөө дэлхийн Grand Prix их дуулга тэмцээнд эрхээ авдаг байхгүй. Бид нэр Америкт очиж дөрөвт ордог тэмцээнийг эрхийг юунаас авсан бэ гэхлээр Инжид 3-т ороод тэгсэн чинь тэр тэмцээнд Америкийн нөгөө нэг Принстон гэдэг баг төрүүлждэг байхгүй. Үгүй хоёрт орсон юм. Тэгсэн Принстон гэдэг баг Америкийн өөрийнхөө тэмцээний эрхтэй байсан учраас тэр эрхэнд биднэрдөө унаа шилжиж ирээд манайх Америкт очиж оролцсон байхгүй. Энд очиж дөрөвт орсон. Ер нь бол ийм очтой. Тэгэхээр ерөөсөө 9 10 дугаар зэрэглийн тэмцээнд 9 дугаар зэрэглэн Challenger 10 дугаар зэрэглэн World Tour. Тэр байтугай дэлхийн аварга чинь нодлон жил 8 дугаар зэрэглэлд тэмцээн байсан шүү дээ. Дэлхийн аварга 8 дугаар зэрэглэл. Азийн аварга 7 дугаар зэрэглэл. Тэгэхээр тэд Азийн аварга дэлхийн аваргаас илүү нөгөө мэрэгжлийн тэмцээнүүд нь илүү нөгөө нэг том багууд оролцдог учраас илүү өрсөлдөөнтэй болдог. За нэг юм учиртай. За сэтгэлийн утсыг яг хөндсөн байна. Зогсохгүй байна. Гэхдээ юу яалаа гоё бид нарт яг ингээд 3/3 сагсан бөмбөгийн яг системийг маш гоё тайлбарлаж өглөө. Баярлалаа. Тэг. Одоо ингээд чөлөөтэй шүү. Юу PR нэг орж ирдэг гэсэн байхгүй юу? Энэ гур яаж ярина гэдээ боддгоо. Тэгэхээр би ярина. Харин би жоохон их ярьж магадгүй хажуунаас татар гэсэн яг сая тэгж одоо бол дар гэдэг. Тэгээд нөгөө сая Цэрэнбаатар маань хэлсэн шүү дээ. Эмэгтэй баг маань яагаад олимпик ирэх аваад эрэгтэй баг маань яагаад олимпик авсангүй вэ гэд хүмүүс айгүйг асуудаг л да. Тэгэхээр 3/3 маань нэг онцлогтой. Тэр нь юу вэ гэхээр тухайн орны монголч бай, хятадч бай, солонгосч бай, японч бай эхний 100 тамирчны онооны нийлбэрээр тухайн орны чансаа гарч ирдэг. Тэгэнгүүт за манайх чинь одоо Улаанбаатар MMC Energy гэдэг нэг багтай, Тайхар гээ хоёр багтай. Энэ хоёр баг нь олон улсын тэмцээнд яваад нөгөө 100 тамирчныхаа онооноос арай илүү цугдуудаа яваад байгаа ч гэсэн Монголд байгаа нөгөө тамирчид маань бас дотоодод тэмцээн зохион байгуулад 5-6 дугаар зэрэгний тэмцээн зохион байгуулад гэх юм бол бас оноо өгөөд идэг. Тэгэнгүүт бус орнууд чинь бас нөгөө Япон мопонж амар зөв юм байна шүү дээ. Нөгөө дотоодоос мангар олон тэмцээн зохион байгуулад тэрэндээ нөгөө легонор одоо гадаадын мундаг тамирчныг авчираад өрөөд оролцсонгууд нөгөө нэг дотоодоо зохион байгуулж байгаа тэмцээнийх нь оноо ингээд бүр амар өндөр болчдөг. Бид нар тэгэнгүүт гадагшаа тэмцээнд яваад үзээд байдаг. Тэгэнгүүт нөгөө нэг гадаад очиод байдаг, хожоод байдаг нөө орнууд маань баг ингээд бид нартэй жижигхэн төвшөнд яваад байдаг. Тэгэнгүүт яг сая олимпийн эхний 4 орныг зарлахад юу болсон бэ гэхээр манай эмэгтэй дотоодоо сайн тэмцээн зохион байгуулж чадсан учраас дэлхийд ранкаар 3 дугаар өрөөнд байсан байхгүй. Эрэгтэй маань болохоор нөгөө Америктэй нөгөө үзсээр хаад нөгөө Америкийн дээр гарцсан шүү дээ. Нөгөө 4 дугаар өрөөнд орсон. Бид нар 4 дугаар өрөөнд, эмэгтэй маань 3 дугаар өрөөнд. За тэгэнгүүт ФИБА олимпийн ороотой ярьж байгаа эхний 4 шууд ранкаар хамгийн эхний 4-т байгаа эмэгтэй 4, эрэгтэй 4 сая зарлаа шүү дээ. Тэгэнгүүт нөгөө нэг өстой нэг гомдмоор нөгөө ганц юм чинь нөгөө цагаан уц гэдэг юм чи одоо нэг үндэ гомдмоор нэр. Тэр нь юу вэ гэхээр нөгөө зохион байгуулж байгаа орн Япон маань давуу ирэхээр цагаан уц одоо нөгөө цагаан уц гэдэг нэг юм яриад байдаг шүү дээ. Уг нөгөө нэг хөгжил буурай оронд дуулна нөгөө нэг олимпийн бус төрлөөч өгдөг юм. Тэгсэн чинь 3-3 төрөл маань
топ 4-ийнхоо нэг эрхийг авчиад Японд өгчих واخгүй. Тэгсэн чинь Япон пад дэш ороод ирж байгаа. Нөгөө манайх нөө үүлээ үз 4-р энд орсон чинь манайх шууд автоматор доошоо даун 4-5-р энд орсон. За ингээд нөгөө олимпиад орох нөгөө юу маань ингээд ухарлаа да. Тэгээд нөгөө нэг Японч нь эрэгтэй юм уу эмэгтэй аль нэг нөгөө нэг олимпиад оруулах эрэгтэй учраас эрэгтэйг оруулж байгаа учраас эмэгтэй нь орохгүй. Манай эмэгтэй шууд олимп. Road to Tokyo. Манайс нь болохоор Road to India. Тэр нь юу гэхээр одоо нөгөө олимпиад одоо 4 эрэгтэй 4 эмэгтэй 4 орны тамирчдыг зарлж таа штэ. Одоо тэнгууд үлдсэн одоо 4 квот байгаа штэ. 4 квот. Тэрнийхээ 3 эрхийн одоо он гараад 3 сард энтэгт 20 орны тэмцээн зохион байгуулах юм. Тэр 20 орны тэмцээнд эхний 3-т орсон орн нь үлдсэн 3 эрхийг аваад Road to Tokyo. За нэг иймэрхүү учиртай шүү. Маш гоё нарийн тайлбарч өглөө. Тэгээд хамгийн одоо сонин гэх юм уу 8хан ирэх өгч байгаа юм билээ тий. 8хан баг олимпиад өрсөлдөх юм билээ. Тэр надад жоохон бага санагдсан. Тэгээ анхны удаа нөгөө олимпиад орж байгаа төрөл гэдэг утгаараа 8 баг нь яг хөө тэр нэг цагаан уцал үнэ харамсалтай байна. За маш сайхан тайлбарлаж өглөө. За дараагийн асуулт нь болохоор та ер нь чөлөө цагаараа яг одоо спортоор хичээллээгүй бэлтгэлээ хийгээгүй тэмцээнд ороогүй үед ер нь юу хийх дуртай? Хоббиг нь бас сонирхмаар байна л да. Яг хүн болгоноос. Одоо байж дараа нь хамгийн сүүлд. За хүн болгоно л одоо яг багийн хувьд бол бүгдээрээ л өөр сонирхолтой байгаа. Тэгээд за яг өөрөөс их ярьчих та. Миний хувьд бол ер нь тэмцээн уралдаангүй үед ер нь агаар салхинд гарах дуртай. Тэгээд гэрэгэнтэйгээ айл болох агаар салхинд гарахыг хүсдэг. Тэгээд агаад гарна гэхээр бас ингээд ойрхон бас Улаанбаатарын юунаас чөлөөлөгдөд бас сакс гэдэг зүйлээсээ бас 1-2 хоног ч гэсэн эсвэл ганц 2 цаг ч гэсэн тий олдоод бас нэг эрүүл агаар амьсгалаад бас уулаасаа хараад гэдэг шиг тэгэх дуртай. Тэгээд чөлөө цагаар хийх дуртай юм бол би өөрөө бас автоспорт аягүй сонирхдаг. Тэгээд саксан бөмбөгөөс гадна бас автоспортоор бас одоо машин гэсэн үг шүү дээ. Тэгээд машина хуучин бол арай нэг жоохон саксыг одоо 3-3 тоглохоос өмнө дрифт болон яг тиймэрхүү зүйлийг аягүй их төлхөө ерөөдөө сонирхож бас яадаг гэсэн. Тэгээд хобби бол ерөөдөө яг энэ зүйл дээр толгуурлаж авдаг л та тий. За Ананд Миний хувьд бол тэмцээн уралдаангүй бэлтгэл үедээ бол ер нь гэр бүлтэйгээ хамт байдаг. Тэгээд ер нь бол PlayStation их тоглодог. Юм PlayStation л тоглодог дөө. За яг бидний хувьд чөлөө цаг ер нь бас айгүй бага л байдаг л да. Ягаад гэвэл бид яг нөгөө бүтэн жилийн хугацаанд айгүй бэлтгэлтэй тэмцээнтэй байдаг. Тэгээ ерөнхийдөө баг өглөө бэлтгэлтэй гараад өдөржингөө зөв бэлтгэл энэ дээрээ явсаар гаал баг оройдоо арай л гэртээ очиод унтдаг. Тэгээд маргааш өглөө дахиад адилхан. Тэгээд чөлөө цагаараа ерөнхийдөө за яг хагасаа бүтсэнд ганц нэг өдөр амарх өдөр бид нар гардаг. Тэрүүгээр гэртээ л зурагт мурагт үзэл эсвэл өнгөрөөдөг төө. яг үнэн нөө. Бусд нь бас залруулга хийгээрэй. За миний сонирхол шал өөр. За би хэлсэн те би хөдөөнийх өө. Хөдөөнийх. За тэгээд ер нь бол хүн ер нь дандаа нэг зүйлээ бодоо те дандаа нэг зүйлээ хийгээд их юм бол хүний тарих амар их ядардаг. Тэгэхээр хүн ер нь бол дандаа нэг маневрлж шал өөр юм хийж явах хэрэгтэй. Бид энд бол маш итгэдэг байхгүй. Одоо чинь ингээд өдөржин ажил дээр стрессэж ууралчаад оройн бэлтгэлээр очиж өстөнөр хөлсөө гаргачаад гэртээ очиж унтахаар алийг ч бодох унтчихдаг байхгүй. Ажлаач бодоход нөгөө цагсаач бодохгүй яг нам унтдаг. Тэр нь юу гэхээр өдөр тархиа ядраачаад оройн бие ядраач юм хоёул ядарсан юм чи яалтч бол унтана шүү дээ. За тэгээд миний хобби гэх юм бол би ер нь хар багасаа ер нь хөдөө өссөн. Хөдөө
адуу малтай ноцолдож өссөн. Тэгээ одоо нөгөө сая хэлсэн шүү дээ нөгөө монстер гэдэг нөгөө нэр мэр өгцөн тэр яагаад тийм нэр өгчөө гэдгсэн чинь анх амар хэмзгэлсэн монстер гэдэг нэр өгчөө юу мангас цангастай юу амар нэр өгчөө гэд тэгсэн чинь нөгөө монстер гэдэг нөгөө хүүхлийг нь үзсэн чинь айгүй гоё санагцсан тэр нөгөө цэнхэр мангастай айгүй гоё нэр байсан би тэг айгүй нэрэнд айгүй дуртай болоод байгаа. Тэгээд одоо ингээд Европын тоглогч нартай яг энэ тэнцүү өрсөлдөө те яг хүчтэй өрсөлдөөд юу яагаад гэж өрсөлдөөд байгаа вэ гэхээр багаас нь адуу малтай ноцолдож өссөн учраас жоохон бяртай байхгүй нэг арай нэг жоохон илүү бяртай нөгөө яах вэ нөгөө адуу малтай нөгөө мөргөдөж өргөж мөрөгч нөгөө 3-3 нөгөө өргөж мөрөг зөрөхтэй яг ижлэн юм шиг амтлаа багаас хийсэн ажил гэдэг. Тэгээ ер нь бол чөлөө цагаа чөлөө тэгээ ер нь чөлөө цагаа бол би бол байнга нөгөө хөдөө явдаг. Хөдөө явж морь малтайгаа ноцолдох дуртай. Үлгэр дуурайл урам зориг авдаг хүмүүс бас тамирчид мэдээж хэрэг тамирчин учраас тамирчтай хардаг бах те. Тийм үлгэр дуурайл урам зориг авдаг хүмүүс тамирчдын талаар яриач. За яг тамирчид тэгэхээр бас айгаа өрөөсөө ойлгolчон. Тэгээ яг тэгэхээр би бол ерөөдөө бас ойр дотны хүн те мөн уулзж байгаа хүмүүс тэрнээсээ айл болох сайн чанар болно те тэр болгоныг үлгэр дууруулахыг хүсдэг. Тэр бол ерөөдөө маш давуу тал гэж бодож байгаа. Яг тэгэхээр заавал те бас ингээд бас амар мундаг хүнээс үлгэр дууруулж энгийн хүнээс ч гэсэн үлгэр дууруулах болох байхгүй юу? Одоо юмыг сайхан хайрладаг ч юм уу юмыг сайхан одоо юу гэдэг чинь инх зэгцтэй байрладаг ч юм уу те ойр дотны хүмүүс мөн гээд эргэн тойрны хүмүүс ер нь тэр хүмүүсээс ерөөдөө хамгийн давуу гэсэн чадрыг ерөөдөө хараад тэрнээс олж харж байвал миний хувьд бол үлгэр дуурайл гэж ойлгодог. Миний хувьд бол үлгэр дуурайл авдаг тамирчид бол одоо манай багийн ах нар надад өргөлж зөвлөдөг бүх зүйл дээр талбай дээр эсвэл амьдрал тэгээ талбай дээр амьдрал дээр бүх зүйл дээр зөвлөдөг манай ах нар. Яг үлгэр дуурайл авдаг яг саксны хувьд гэвэл одоо яг нөгөө саксныхаа дээд үеийн ах нараасаа л анх үлгэр дуурайл аавна. Анх яг сакс дөнгөж тоглох гээд яг сонирхоод үзээд одоо лигийн тэмцээн анх үзэж байхдаа яг дээд үеийн ах нараа хараад ямар гоё тоглогчд вэ. Одоо энэ ордонд ингээд лигт ороод тоглох юмсан. Лигт орсны одоо магадгүй шигшээд ороод тоглож үзэх юмсан гэж боддог байсан. Тэгээ одоо уран зориг авдаг хүмүүс маань гэвэл мэдээж гэр бүлийнхнээсээ тэгээ ээжээсээ маань ээж бас яг сакс тоглодог спортын хүн байдаг. Тэгээд ээжээсээ л агиух уран зориг авч байгаа. Өн гэж л. Хариулах ч байстай. Хариулах чинь. Адуунаасаа юу адаг. Миний хувьд гэх юм бол мэдээж хэрэг хүн ер нь бол ойр дотн байгаа хүмүүсээсээ хамгийн их үлгэр дуурайл авдаг. Би чинь ааваасаа маш их үлгэр дуурайл авдаг, дүүгээсээ маш их үлгэр дуурайл авдаг, ах эгч нараасаа маш их үлгэр дуурайл авдаг. Тэгээд би бага байхдаа ингээд ах эгч нарыг айгүйх анзаардаг байсан л да. Тэгэхээр одоо та нар одоо жишээ нь ингээд ойр авч нэг тийм мундаг ах эгч нар байдаг үстэй нэг. Яг ингээд би яг нэг ах нарыг хардаг байхгүй ингээд яг нэг хийх ёстой юм аа нэг асуудалгүй хийчихэд тэгээ яг ингээд ардна гэж зогсчод ингээд хийх юм аа ингээд хийцэн бүртлөө нүүрэнд нөдөг яг ардна гэж тэнгүүд би яг тэр ахыг ингээд олоо арчдаг. Ямар мундаг ах вэ. Тэгээ яг тэр ах шиг л болох юмсан гэж юу нь одоо үлгэр дуурайд авч явна та. За энд бас саксоолдог залуучууд зөндөө ирсэн баха. Нэг асуултыг асуумаар санагдаад байна л да. Юу гэхээр ер нь одоо залуучууд NBA Монголд аягүй их үздэг шүү дээ, тий?
Ер нь сакс сонирхдаг залуучууд бүгд л ер нь үздэг байх. Ямар тоглогчдыг яг хувийнхөө шүтэж биширдэг вэ? Тоглолтыг хардаг вэ? Та Бүгд л үздэг шүү дээ. яг бүр одоо яг нэг хүн байгаа да. 1 2 тамирчин. Шакмак шээ. Одоо яг нөгөө би ч өөрөө яг нөгөө хожуу сагсанд орсон учраас яг нөгөө оюутан болчоод нөгөө манай ангийнх нь нэг амар МБ үздэг юм байл. Өөртөө сагс тоглолтгүй амар МБ үздэг. Тэгэл нэг өдөр ингээд бүгд бөөндөө яриад тойроо суудсан амар сагс ярьж байна. Тэгсэн чинь яг би намайг нөгөө сагс тоглодог бодсон. Тойрсон надаас амар нэр яриад тэр өнөөдөр тэгж тоглоо, энэ өнөөдөр ингэж тоглоод тэр өстэй амар тэгээд надаас сугарна. Би харж хачсан. Тийм ингээд. Тэгээд дараа нь би бүр ингээд яг аль багийнх нь гişүүнийг яриад байгаас үлээ мэдгээ байлаа. Тэгээд би тэгсэн чинь наад тамирчин чинь яг тэр үед нөгөө Кармело Антониг ярьж ирсэн мэт. Би Кармело Антони гэж мэдтгүү. Гэсэн чинь Кармело Антонист өндрөөс даалсан баг өнөдөр хоцсон. Чи тэр багийнх нь хэнийг мэднэ үстэй гэж тэгэхээр би нөгөө яг аль баг нь мэдгүй хөшөө аль баг нь юм бэ. Тойроос уужсэн бүх хүмүүс бүгдээр нэр эдлийн нэлт. Тэрнээс хойш ер нь бол МБ амар сонирхож үздэг болсон. За тэгээд миний ер нь бол амар их дэмждэг баг маань Lakers. Тэгээд би ер нь Kobe-гийн улаан фэн. Тэгээд ер нь бол бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогч ер нь бол үе үедээ л байдаг те. Жишээ нь бидний одоо ах нарын хувьд бол Jordan байх те. Миний хувьд гэх юм бол Kobe. Тэгээ манай доошоо болохоор LeBron ч юм уу тэгээ ингээд явах байх те. За миний хувьд бол яг NBA-г бол яг нөгөө оюутан насндаа айгүй их яг тоглолтын бүр ингээд бүтэн тоглолтоор ч юм уу бичлэгээр нь үздэг байсан. Яг тухайн үед Miami Heat-ийн Dwayne Wade тоглогчийг айгүй их дэмждэг байсан. Одоо бол яг хуу бидний хувьд нөгөө нэг NBA гэхээс илүү нөгөө 3-3-ийнхаа тоглогчд гадаад Европын тоглогчдыг багуудыг их хардаг. Одоо тэр тоглогч яаж тоглож ийн багаараа яаж тоглож ямар хөлбөр хийж өгч гэдэг юм уу те. Тэгээд одоо өрсөлдөх бага ч юм үзээд энэ тоглогчийг яаж хамгаалах вэ? Тиймэрхүү бичлэг нүүд их үзэж хардаг. NBA гэснээс нэрээ одоо нөгөө NBA-ийн тоглогч чинь одоо нөгөө бас 3-ыг харьцсан 3 тий. Лигээсээ насны арай ахмаг болоод ч юм бас шинэ лиг байдаг болсон тий. Тэгэхээр 3-ыг харьцсан 3 сагсан бөмбөг яг NBA-д хүртэл бас нөлөөлөд байгаа юм болов уу гэж бодсон штэ. Зөв үү? Тийм. Big 3 гэдэг Big League тий. NBA-ийн тоглогч. Яг нөгөө одоо ингээд Европ тамирчтай ингээд бид нар амар сайн найзууд болцсонтой ингээд байнга тэмцээн цуг явсаар байгаад тэд нар яг 3-3 NBA энтер гэдэг нөгөө нэг тим зүйл ярингууд 3-3 тоглосон нороо бид нар амар азтай. Яагаад тэгэхээр бид нар ингээд маш олон орноор очиж тоглодог тий, маш олон орныг үздэг тий. Энэгээр бид нар маш их азтай. NBA-ийн тоглож байсан бид нар Америкт очиж үзнэ. Тэгээд Европын хүмүүсийн нэг тийм сонирч явах одоо нөгөө гадаадыг харах өнцг нь арай өөр. Одоо бид нар жишээ нь одоо Америк явсан гол Америк явсан. Яа гоё гэдэг ингээд тэгдэж штэ. Гэсэн чинь Европод болохоор эсрэгээр Америк явчаад ирлээ гингүүд Америк явчаад ирсэн юм уу? Тэрний оронд Монгол явчаад ирлээ гэдэг нь хоо тийм үү? Монгол гэж ямар орн байна гэдэг ингээд илүү сонирхдаг юм уу те. Тэгэхээр нөгөө Европын тоглогч нар маань ер нь маш олон орноор ингэж нөгөө нэг тэмцээнд орж одоо нөгөө янз бүрийн орныг үзэж байгаагаараа маш их азтайчдсан. Тэгэхээр NBA-ийн тамирчид 3-3 руу орж их жоохон боломжгүй л дээ. Яагаад тэгэхээр нөгөө нэг зах зээл арай жижиг. Тэгээд нөгөө яг зуны удирлаар ингээд нөгөө яг тойроод явцдаг учраас нөгөө нэг төв арай хол болчихж байгаа юм да. Америк төв Аз тэгвэл нөгөө амар хол. Тийм. Тэргээрээ бас нэг жоохон арай өөр юм. За асуултын түрүүнийхээ хариултыг Ананд Цирко 2 маань өгчихөө. Миний хувьд гэсэн ер нь NBA-с үздэг. Тэгээд шинэ ерөөдөө NBA-д угаасаа багасаа үзгээс өчөлөд одоо тоглолтын те одоо ингээд хэмнэлүүд нь арай өөр болсон санагдав. Тэгээд яг дэмждэг тамирчин одоо яг үлгэр дуурайл гэх юм уу те яг энэ хүн ингээд илүү юу сурч чадчихээн гэх тамирчин бол LeBron харагддаг. Яа тэгэхээр LeBron анх хүчний тоглолттой хүн байсан мөгөл одоо ингээд шийддэг те бүх зүйлийг хийдэг, холбодог ингээд бүх чадвар дээр илүү ажиллаж чадсан тамирчин санагддаг. Тэгээд одоо ингээд NBA-г харахаар
манай Монгол ч гэсэн одоо 5-5 гэж сагс байгаа. Тэр ингээд төвийн тоглогчид нар гэхэд одоо 3-аа шийддэг. Хуучин гэхэд одоогоос бараг 5 жилийн өмнө гэхэд төвийн тоглогч зөвхөн төвийн байрал дээр тоглодог тийм хуучин жишгтэй байсан. Одоо тэгээ NBA үзгээр төвийн тоглогч нар нь 3-аа шийдэж холын зайн шийдэлтгүүл бол одоо гологдох жишээ нь тий. Тэгээ тэрнтэй адилхан ингээд яг хувьсан өөрчлөгдөж байгаа нь бас манай Монголын сагсаас хувьсан өөрчлөгдөж байгаа нь бас нэг бодлын бас юу одоо гой дэвшил гэж бас боддог тий. Миний хувьд дуртай юм бэ тоглож бол ер нь бол амар өсөн дэмждэг тоглогчд амар дуртай. Одоо жишээ нь Банк сайжирч үг. тий улирлаас зүйлэлт ингээд өсөн дэмждэг. Жишээ нь одоо Стефен Карри ч юм уу, Клей Томс ч юм уу. Тэр тим тоглогчд амар дуртай. Өсөн дэмждэг тоглогчд амар дуртай. За баярлалаа. За ярьслага маань бас нэлээд цагт өгч чинь тэгээд би сүүлийн асуултад тавьчих гэж бодож байна бүгдд нь. Тэр асуулт маань болохоор яг та хэдэд те нөлөөсөн хамгийн их нөлөөсөн хамгийн эрг нөлөө үзүүлсэн одоо хамгийн сайн зөвлөгөө гэвэл бас яг уу эргээр нөлөөсөн үйл явдалч байж болох юм л та. Хүний үг гэж болно, үйл явдал гэж болно. Тэгээ ер нь бол тамирчин нөгөө нэг алдаж жон энэ хожигдно энэ болгонд ер нь бол урмын үгээр л явдаг шүү дээ тий. Тэгэхээр миний хувьд гэх юм бол сэтгэл амар хоногсон нэг тийм одоо нөгөө тоглогчийн үг амар сэтгэл хонос. Энэ юу гэхээр бид нэр сая энэ 107 сард Хятадын Ийчан гэдэг хотод челленжер тэмцээн нөгөө челленжер тэмцээн манайхаа. Нөгөө челленжер тэмцээнд оролцоод явж байгаад Оросын Гагарин гэдэг багтай тоглож байгаад манай дүлгөө нэмэлт цагт хоёр торгуу шидэд хоёулыг нь алдаад манай хожигдсон шүү дээ. Та нар үдсэн бол мэдж байгаа. Яг тэрний дараа бид нэр тасгалжуулагчтай загнуулаад ингээд сууж идэх байхгүй ингээд нэгэн гудайцсан сууж байсан. Тэгсэн чинь одоо нөгөө Словений ишгшөөг Пиран гэдэг багийн Овник гэдэг нэг ах байт юм аа. Айгуу мундаг тоглолдог. Тэгээд Овник гэдэг тамирчин ирээд манай дүлгөөнийг одоо нөгөө Евро тамирчин нь толгойг ингээд илэхээр би чиний талд байгаа шүү гэдэг нэг илэрхийлж байгаа нэг үйлдэл юм байна да. Тэгж илэнгүүтээ it's learning you don't mistake next time гэдэг нөө за яг англиар дараа нь монголоор орчуулснаа хэлчихье. Энэ бол хичээл энэ битгий гутраараа те дараагийн удаа энээсээ суралцаа дахиж битгий хийж алдаараа юм нэгээр дуусахгүй тэгээд битгий шантраараа гэд яг тэр тухайн үед бид нэр амар тийм сэтгэлээр унсан байт яг тухайн үед яг тэр хэлсэн үг нь миний сэтгэлд амар нөгөө хоногссон байхгүй. Тэгээд тэрнээс хойш бид нэр ерөөсөө уруудаагүй. Тэгээд ер нь тэмцээн болгоноос туршлагацаар яваад яг удирдлынхаас үйл яг амжилттай гаргаж чадсан. Тэгэхээр ер нь бол та бүхэндээ ч гэсэн хэлэхэд аливаа нэг зүйл нөгөө алдаж болно, эндэж болно, ядарч болно, өвдөж болно те зорьсон зорилгоосоо хизээч битгий буцаарай. Чи аливаа зүйлийг тууштай тэмцэж, тууштай хичээлж, тууштай зүтгэж чадгал юм бол эргээд чамд нэг үр дүн ирдэг юм шүү гэдгийг бас та бүхэндээ бас уриалмаар байна. За, товчхон байж болно алга таши. Таа нардсан дээ шүү дээ. Миний хувьд бол гэр бүлээсээ л их зөвлөгөө авдаг. Ер нь тоглолтоос тоглолт. Манай гэр бүлийнх нь намайг амар дэмждэг. Манай эмээ, аав, ээж гэрийнх нь л надад бүх зөвлөгөө өгдөг ер нь. За энэ спортод анх хөл тавьснаа бодохоор одоо яг сая зөвлөгөөгөө бодогдлоо л та. Би өөрөө саксанд маш их дуртай байсан. Тэгээд багасаа л яг ингээл гадаа хүүхдүүдтэй адилхан тэгэл шорон дээр нэг гудамд юу шийд зооцсон те тэрнтэй адилхан ингээл хөл нөцгөн ч юм уу бараг л тэгж тоглолдог байсан. Бороо орж исэн ч тоглолдог байсан. Тэгээд энэ бол одоо миний хамгийн одоо тэр үе одоо үе бодоо тэр үе бодохоор одоо яг энэ үе энэ байгаа байдал ингээд айгүй тийм гой санагддаг. Яа тэгэхээр би тэр үедэл тэр гадаа тоглоогүй те тэр зүйлд ингээд хүсээгүй байсан бол би одоо яг ингээд сууж явах байсан уу би таайтаа ингээд яриа байж яснаа гэдээ болсон баг. Тэгэхээр би
яг тэр үед манай ээж аав эднэр бас наваг аюу дэмждэг байсан. Миний хөө одоо нөө бөмбөг байдаг штэ. Тэгэхээр чинь нэг 1500 гэх нэг юм юу бөмбөг байдаг гэсэн тэрийг их зах гараад ээж авчраа үзэл би нөгөө хүүхдүүдтэй гарч тоглоод зөндөг одон хагалж цогж байсан. Тэгээд тэр болгонд ингээд нэгэснэ одоо ингээд бодох нэ надад одоо ингээд төсвөө тулуур болж ясна ээж ааваас өсөөлээд найз нөхөд одоо ойр дотны хүмүүс бүгдөө намайг одоо яг энэ саксын өдий зэрэг одоо ингээд тоглох карьерт маань ингээд бүгд л ерөөдөө дэмжижсэн гэж бодож байна. Тэгэхээр бүх хүмүүс нь миний хувьд бол яг ингээд урам зориг өгсөн гэж ерөөдөө хэлэх гээд байгаа энэ үгээрээ тийм. За бидний хувьд яг 17 оноос хойш одоо ингээд 2 3 жилийн турш яг мэрэгжлийн төвшөнд тэмцээнүүд тоглоод гэсэн тэгээд маш олон бас зөвлөгөө дээрээс нь маш олон шүмжүүд зөндөө юм байдаг. Тэгээд сая яг бид нэр энэ жилийн хувьд нөгөө яг сэтгэл зүйч гэдэг яг нэг мэрэгжлийн сэтгэл зүйч золзаа гэдэг ч битэн тэр үнтэй ингээд уулзж исэн. Тэгээд тэр хүн ингээд одоо нөгөө бидний тэмцээнүүдэд оролцсон нэг тийм судалгаа гаргачаад тэгээд биднэрт яг хандаад айгу гой зөвлөгөө өгчээсэн. Тэгээд та одоо өдийг хүртэл айгу их ямар их хүч төвчээр гаргасан юм бэ? Одоо цаашдаа таад ингээд яваарай гэдэг гоё зүйлээ өгчсэн. Тэр юм. За залуучуудаа маш их баярлалаа. Тэгээд анх холбогдоход яг багийнх нь менежер хэлжсэн ерөнхийдөө нөгөө медиа одоо энэ тэнд ярьцлаганд орё, ярьцлага авъя гэхэд бол нэг их сүүлийн үед явахгүй байгаа бэлтгэлтэй анхаарч байгаа гэж хэлжсэн. Гэхдээ манай харах хэмжээнд зөвшөөрөөд ирсэнд маш их баярлж байна. Тэгээд маш сайхан яриа боллоо. Тэгээд хэдүүлээ дуусж байгаа юм чи нэг сайхан селфи иччихгүй тайзан дээр. Байж би төгсгöd гэж байна. За ингээд энэ сайхан үдшийг та бүхэндээ бас эрэг яриагаар эрэг яриа чадсан уу? Та бүхэн маань бид ингээд энэ тайзан дээр хүндэтгэлээр урьсанд маш их баяртай байна. Тэгээ та бүхэнтэйгээ ингээд уулзж байгаадаа ингээд та бүгд ингээд хараад сууж байгаадаа маш их баяртай байна. Тэгээ та бүгдийн маань ажил үйлс амьдрал нь улам дээшээ өргөжин дэвшиж тэгээд амжилтаар дүүрэн байх болтугай гэж хэлье. За тэгээд миний хамгийн хэлэх дуртай үг эрүүл нэг байгаарай л гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгээд бүгд нааз шагалсан.